За сайн бацгаана уу та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За энэ хуультай холбоотойгоор Эрдэнэс Монгол гэх компани дээр нэмээд Эрчис Монгол гэдэг энэ компанийг шинээр бий болгох гэж байгаа юм байна. Тэгээд уул уурхайн компаниуд нь Эрдэнэс Монголд хариалагдаад уул уурхайн бус одоо төрийн өмчит компаниуд нь Эрчис Монгол компанид хариалагдана гэсэн ийм асуудлыг ярьж байна. За тэгэхээр энэтэй холбоотой хэд хэдэн асуулт байна. За Эрдэнэс Монгол компанийг анх одоо яг ямар зорилготой байгуулсан юм бэ? Яг одоо энэ компанид яг та бүхний тэр зорилгод хүрэх хэмжээнд ажилласан юм уу? Бодвол энэ компанийг одоо та бүхний яриад байгаа тэр уул уурхайн компаниудын бүтээмжийн тэр засаглалын энэ бүхэл юмнуудыг одоо сайжруулах зорилготой байгуулсан байлгүй. Тэгэхээр энэ компани одоо үйл ажиллагаанд нь одоо та бүхний тэр анхны тавьжсэн зорилгод хүрсэн хэсгэд тийм үнэлгээ хийсэн асуудал байна уу? Яг тэгэхээр энэ одоо Эрдэнэс Монгол компани доор одоо байгаа уул уурхайн компаниуд бол энэ Эрдэнэс Монгол компани үйл ажиллагаанд бол маш сэтгэл хангалуун бус байдаг гэж одоо ойлгосон. Яг тэгэхээр маш олон саналууд бол ирж байна. За тухайлбал үйлчилгээ үзүүлдэг гэдгээр компаниуд уул уурхайн компаниудаас маш их хэмжээний одоо төлбөр авдаг, үйлчлэгээний хөлс авдаг. Тэгэхээр яг чухам ямар үйлчлэгээ үзүүлж байгаа нь тодорхой бус, ямар одоо тусламж үйлчлэгээ үзүүлж байгаа нь тодорхой бус. Тэгээд тэр одоо маш хэмжээний одоо төлбөрийг ямар хуулийн үндслэлээр хурааж авдаг нь бас тодорхойгүй. Энэ төргээд маш олон сэтгэл хангалуун бус ийм үнэлгээнүүд ирж байна. Тэгэхээр одоо өөр хэлбэл энэ Эрдэнэс Монголынхаа үйл ажиллагаанд үнэлгээ хийжээж дараагийн компанийг одоо байгуулах асуудлаа ярьдгүй мүү. За Эрдэнэс Монгол гэдэг одоо дахиад одоо төрийн өмчит бусад компаниудыг хариалуулна гэж байна. Тэгэхээр энэтэй холбоотойгоор жишээ нь төрийг данхар бүтцтэй бий болгож байгаа юм биш үү? Дарга компанийг дахиад бий болгож байгаа юм биш үү? Одоо бодвол ингээд эрчим хүчний бүхэл одоо төрийн өмчит компаниуд эрчим хүчний яамнаас гадна дахиад нэг юм дарга компани бий болох гэдэг юм л да. Эрчис Монгол гэд. Тэгэнгүүт эрчим хүчний компаниудын хариуцлага нэгдүгээр ингээд суларчин. Тэгээ бас нэг юм үйлчлэгээний хөлсгээд хідэн тэрбум төгрөгийг жилдээ тушаадаг ийм одоо бий болох гэж байгаа юм байна уу гэж энэ дэр ингээд асуулт асуумаар байна. Дараагийн нэг асуудал болохоор ер нь альва компанид мэдээж ингээд олон асуудал байдаг. Бүтээмж болон энэ засаглал гэдгүүл тэр олон асуудлын зөвхөн хоёр л асуудал. Тэгэхээр ингээд асуудал болгон дээр ингээд тусгаалan хууль гараад байх юм уу гэдэг ийм асуултыг асууя. Эрдэнэс Монгол нэгдэл бол үндэсний баялагын сангийн хуулийг өнгөрсөн парламентод баталснаар статус болоод хүлээх үүрэг асар тодорхой болсон. Үндэсний баялагын сангийн хуулиар Эрдэнэс Монгол бол баялагын сангийн орлогыг төвлөрүүлж байгаа хуулийн этгээд. Нэгсэндээ төрийн өмчит уул уурхайн компаниудынхаа ашиг орлогыг иргэний хуримтлалын данс руу шилжүүлж байгаа. Үүний тусламжтайгаар сая тэр 480 тэрбум төгрөг баялагын санд төвлөрөөд үүнийг нь бид иргэний одоо хуримтлалын данс буюу иргэн болгон дээр харагддаг. Цаашдаа одоо үүнийхээ орлогыг нэмэгдүүлэх болцоог бүрдүүлэх чиглэлээр бол үйл ажиллагааны явуулсан. Ингээ Эрдэнэс Монгол бол яг олон улсын жишгийн дагуу юм холдингийн зарчмаар бол ажиллаж байгаа. Холдингийн зарчмаар. Тэгээ энэ Эрдэнэс Монгол ч анх бол яг одоо статус нь тодорхойгүй. Яг л таны хэлдгээр нэг 10 жилийн өмнө бол энэ чинь зүгээр нэг юм толгой компани юм байна, юу хийдгийг нь ойлгомжгүй юм байна гэж хүмүүс шүүмжилдэг байсан. Одоо бол ингэж ярьж одоо болохооргүй болсон юм билээ. Ягаад тэгэхээр би бас тэр дүгнэлтүүдийн танилцсан тудчин бараг энэ чинь 3 дахин туцныг нь бууруулад нэгдгээд давхарцсан чиглэлүүдийг арилгасан шүү дээ. Одоо 31 хуулийн этгээд л байгаа байхгүй Эрдэнэс Монгол дээр. Энэ тоочин бараг 60 гаруй юм байлаа шүү дээ. Тэр энэ чингээд нэгдснээрээ давхарцсан чиглэлүүд арилаад яагаад тэр уул уурхайн компаниудын орлогыг тэнд төвлөрүүлээд ингээд авж байгаа юм гэхээр тэр Эрдэнэс Монгол хурааж аваад байгаа биш байхгүй. Тэр юу гэхээр үндэсний баялагын сангийн орлогыг бүрдүүлж байгаа. Хуультай. Үндэсний баялагын сангийн хуулиар зохицуулагдсан юм аа. Тэрнээс үуч тэгж зүгээр тэндээс тийм татаас аваад байгаа даа биш. Дээрэс нь Эрдэнэс Монгол байгуулагдсанараа энэ олон одоо энэ мега төсвөл хэлэлцээрүүдийг явуулахад энэ Эрдэнэс Монгол компани одоо баг бүрэлдэхүүн хамгийн одоо сайн баг болж ажиллаж байгаа. Чи сая одоо тэр ороонотой байгуулах энэ хөрөнгө оруулалтын гэрээн дээр гихтэл Эрдэнэс Монгол компани л одоо яг энэ хэлэлцээр ажлын хэсэг бүх үйл ажиллагааг мэрэгжил арга зүйн чиглэлээр нь ажиллаж олон улсын түвшинд хэлэлцээр хийж чадж байгаа. Энэ бол олон улсын сайн жишг мөн. Тэгэхээр уул уурхайн бус компаниудыг яг Эрдэнэс Монголын сайн жишгийн дагуу ажилуулъя л гэж. Эрчис Монгол гэдэг. Тэрээс энийг компани байгуулад байгаа доо ерөөсөө биш. Жишээ нь Эрчис Монгол компани гэд байгуулагдаад байна гэж бас шууд хэлж болохгүй. Энэ бол давхарцсан чиглэлүүдийг нийлүүлээд ерөөсөө тэр бусад уул уурхайн бус компаниудынхаа үйл ажиллагааг тэр төрийн өмчийн корпорацтай уялдуулаад яг тэр жишээ нь Сингапурын
тэр Temasek Holding гэдэг холдинг чинь болохоор ерөөсөө салбаруудыг нэгтгэл юм холдингийн зарчмаар л ажил үүснэ. Энэ бол олон улсын сайн жишээ. Яг түүн шиг ажил нь тэгэхээр чинь Эрчис Монгол байгуулагчнараа бол тузын тоо 31, гишүүдийн тоо 279, тузын нарийн бичиг 31 үнэ шууд цөөрнө. За ингээд зарим захирал нэгжийн даргын давхардлууд арилаад эхлэхээр 11 тэр хүн төгрөг шууд хэмнэ. Жишээ нь shared service буюу тэр одоо хэвлэл, олон нийт, хууль, эрх зүй, аж ахуй, одоо хүний нөөц гэдэг юм уу, гадаад харилцаач гэдэг ийм давхарцсан чиглэлүүд бол компани болгон дээр байх шаардлагагүй болоод эхлэхээр сервисээ шеэрлж эхэлнэ. Оновчлно гэсэн үг. Тэрээс энэ нэг компани байгуулад байгаа бол огт биш шүү. Тэгэхээр үүний тусламжтайгаар Эрдэнэс Монголын дэргэд 4 групп байдаг. Одоо Зис Металл, Логистик гэдэг шиг. Эрчис Монголын дэргэд бол эрчим хүч, банк санхүү, зам тээвэр, барилгач гэдэг юм уу. Одоо дөрвөн салбарын нэг талд гэж. Тэр олон тууз мууцад огт хэрэггүй байхгүй. Группийн зарчим руугаа орноо. Ингэж бай цаашдаа одоо ашигт ажиллагаа нэмэгдэнэ л гэж тооцож байгаа. Тэгэхээр энэ дээр яг би нөгөө түрүүн асуусан те ерөнхийдөө нөгөө тухайн компани хариуцлагын асуудал суларчих юм биш юм уу? Ер нь л одоо яг зөвхөн эрчим хүчний компаниуд бүгдөө захиргаа удирдлагын хилцэсгүй, за хуулийн хилцэсгүй энэ компанид удирдах юм байна. Тэгэхээр нөгөө хуучин эрчим хүчний салбар юм босоо бүтцтэй буюу босоо удирдлагатай байсан. Тэгэхээр энэ босоо удирдлага руу шууд бараг л одоо эрчим хүчний удирдах газарга хуучин байсан. Яг тэрэн шиг бүтцэн энэ эрчим Монгол дээр ирээд ийм буцаад нөгөө бид нар ухралт руугаа орж байгаа юм байна гэсэн ийм юу харагдаад байна л да. Эрчим хүчний 18 компани байдаг. Тэгэхээр 18 компани одоо за тэр одоо дээргүй Эрчис Монгол нь одоо мэдж байгаа юм чинь ингээд одоо ингээд үүрэг хариуцлага нь яаж бодсон ер нь бол хинч бодсон тийм сулархаар юм байна л да. Тэгэхээр ингээд за тийм санагдчихсан л да. Энд дээр хариулт өгөөч. Тэгээд нөгөө нь ер нь бол аливаа асуудал, аливаа компани олон асуудлуутай. Тэгэхээр энэ бүтээмж засаглал гэдэг хоёрхан л асуудал. Тэр энэ асуудал болгон дээр 5 номер учралсаад. За та бас шууд тэгж ойлгож болохгүй. Энэ shared service гэдэг байгаа чи юу юм бэ гэхээр жишээ нь хуулийн хилцс одоо зарим төрийн өмчт компаниудаар 10 хүнтэй хуулийн хилцс байна. Хэрвээ Эрчис Монгол дээр ингээ холдингийн зарчмаар ажиллавал Эрчис Монгол дээр жишээ нь 10 хүн хуулийн хилцэд ажиллаж байхад тус компани хуулийн нэг л хүнтэй байхад болох байхгүй юу? Олон нийтэд харилцах хилцсгээд дээр үнэхээр байгаа бол гадаад харилцааны хилцэс групп дээр нь 10 хүн байгаа бол тухайн охин компани дээр заавал гадаад харилцаа хариуцах хүн байх шаардлагагүй байхгүй юу? Тэрнээс биш бүх газар хилцгийг зөвхөн нэг компани дээр удирдаад ингээ явна гэж юм байхгүй. Энд чинь shared service гэсэн зарим сервисээ шеэрлэхээр юм бид нар тооцоо гаргаад энэ 122-ыг яаж даал болгож бууруулах вэ гэдэг дээр юм тооцоол яриад байна л да. Жишээ нь мэдээллийн технологи хилцэхэд бүх охин компани дээр байх хэрэгтэй юм уу? 10 хүнтэй бол толгой компани дээр хариуцж байгаа бол 10 хүнтэй толгой компани бусд нь нэг хүн Учралсаад гүйцэж хариулъя. Тэгэхээр ийм сервисийн шеэрлэх давхарцсан чиг үүргүүдийг арилгаад оновчлох зорилгоор л энэ Эрчис Монгол гэж хийж байгаа. Дээрэс нь бид нар бол ер нь цаашдаа энэ Эрчис Монголын активийг өндөр болгоод олон улсад одоо гаргах чиглэл рүү л одоо нээлттэй компани болгох чиглэл рүү л ажиллана. Нэгсэндээ тэр компаниудынхаа үр ашгийг нэмэгдүүлээд Эрчис Монгол гэдэг тэр холдинг нь өөрөө актив их өндөртөө болгож чадвал бид нар олон улсад одоо нээлттэй компани болон хөрөнгө мөнгө босгох чиглэл рүү орно. Эрчим хүчний компани тэр алдагдaltaа 43-20-ыг нь эзлээд байгаа маа. Тэгэхээр бид нар бол чигүүргээ оновчлох үйл ажиллагаа зохион байгуулахгүй болохгүй. Тэгээ энэ ер нь бол мэдээж энэ төрөмчийн компаниудыг цэгцлэх ажилд бол олон нийтийн дэмжлэг маш их чухал. Тэрнээс биш нэг 58 мянган ажиллаж байгаа учраас энэ хүмүүс чинь өөрсдийнхөө эрх ашгийг л ярьдаг л да. Бид нар 2001 онд эрчим хүчний хуулийг анх батлаад эрчим хүчний реформыг хийсэн. Энэ реформын хүрээнд босоо тогтолцоотой байсан буюу эрчим хүчний удирдах газар гэдэг нэг юм байгууллагад удирддаг байсан төрийн өмчит компаниудыг бүгдийг бие даасан компани болгож хэвтэй буюу одоо хэвтэй тогтолцоотой болгосон. Өөрөөр хэлбэл бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулж, бие даасан байдлаар хариуцлага үүргээ. За яванда цаашдаа одоо юм өрсөлдөөнийг бий болгох гэсэн ийм зорилготой реформыг үл хийсэн.
За тэгэхээр энэ хуулийн хүрээнд хэрвээ ингээд нэг юм Эрчим Монгол гэх компани байгуулагдаад нөгөө эрчим хүчний бүх одоо компаниуд тэр компанид ингээд удирдах юм бол яг одоо нөгөө том хэмжээнд хийсэн 2001 онд хийсэн эрчим хүчний реформ бол одоо буцаад төвлөрсөн одоо тогтолцоороо эргэж орж байгаа юм байна. Энэ бол одоо хөгжлийн одоо маш том дэвшлээс бол ухарж байгаа асуудал бий болно. Тэгэхээр та бүхэн минь энэ дээр ялангуяа эрчим хүчний салбар мэргэжлийн хүний хувьд бол энэ дээр бол онцгой одоо анхаарч үзэх зүйтэй юм а гэсэн ийм саналтай байна. За тэгээд дараагийн нэг асуудал болохоор өнөөдөр Эрдэнэс Монгол гэдэг компанийг уулуурхайн компаниудыг одоо нэгдсэн удирдлагаар хангах байдлаар мэдээж байгуулсан. За тэгээд анхандаа мэдээж хэдэн жил ч одоо тэр үйл ажиллагаанд тодорхойгүй явсан сая ингээ хариултаас харагдчих шиг байна. За тэгээд баялагын сан одоогийн хууль бий болсноороо баялагын сан төвлөрүүлэх зорилгоор энэ одоо компани нэлээд үйл ажиллагаанд тодорхой болсон гэдээ ингээ ярьж байна. За тэгэхээр нэг юм хүлэн зөвшөөрчээд байна шүү дээ. Энэ олон компаниудыг удирдах гэдэг Эрдэнэс Монголыг анх мэдээж энэ компаниудын үйл ажиллагааг та бүхний яриад байгаа тэр бүтээмжийг засаглалыг тэр үйл ажиллагааг сайжруулахыг байгуулсан. Гэвч хэдэн жил ингээ үйл ажиллагаанд тодорхойгүй ингээд нэг юм төрийг анхаалгасан компани байж байгаа. Сүүлдээ баялагын хууль бий болсноороо нэг жоохон үйл ажиллагаанд тодорхой болсон гэдэг ингээд хүлэн зөвшөөрч байна шүү дээ. Тэгэхээр Эрдэнэс Монголчин бас л яг тэрнтэй адилхан ийм үйл ажиллагаа болчих юм биш үү. Тэгээд зөвхөн баялагын сангийн төлөө бүхэл бүтэн ийм одоо компани байгуулсан. За дээрэс нь энэ Эрдэнэс одоо Монголынхаа яг үйл ажиллагаан дээр нэлээд одоо дүгнэлт хийж ээж те эхний жилүүдэд баялагын сангийн хууль батлагдахаас өмнө үнэхээр сонирн байсан гэж өөрөө ингээ конфирмигээ баталж байна. Эрдэнэс Монгол бол яг л тэрнтэй адилхан үйл ажиллагаа болох юм биш үү? Эрчим хүчний компаниудын хувьд эрчим хүчний яам гэдээ маш том одоо дарга одоо бүтэц байдаг. Тэрнтэй адилхан дахиад одоо нэг ийм дарга бүтэц ингээ гараад ирэхээр бол яаж бодсон ийм одоо бүтээмжийг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах гэдэг зорилгот чинь мэдээж хүрэхгүй байхаа л гэж бодож байна. Хоёрдугаарт мэдээж энэ төрөмжит компаниудын одоо бүтээмжийг засаглалыг сайжруулах олон арга байгаад байгаа. Хамгийн гол нь л одоо бид нар төрийн оролцоог багасгах, яавал одоо хувийн оролцоо бий болох вэ? Тэр төрийн өмчит компаниудынхаа ядаж одоо 49% ч юм уу хувийн оролцоо бий болж ажил энэ засаглал нь орчин үеийн түвшин рүү нөгөө одоо бизнесийн үйл ажиллагаа нь ил тод болно, бизнесийн хувьд хариуцлагатай болно гэдээ ингээ яриад байдаг. Гэтэл олон аргуудаас чухам энэ аргыг сонгож байгаа нь жоохон тиймэрхүү байна л да. Тэгэхээр энэ бүгдэн дээр бас эргэж хараасаа гэсэн ийм одоо саналтай байна.